Сайн байцгаана уу? Уртын чөлөө бүртгэх зааврыг хүргэж байна. За, эрхлэгч арга зүйчийн зүгээс уртын чөлөөг бүртгэх нь хэрэглэгч дотор суралцагчид гэд орно. За, уртын чөлөө бүртгэж байгаа суралцагчийн мэдээллүүд маань байгаа. Тэгэхээр анги бүлгээр нь шүүж агаад тухайн хүүхдтэрээ уртын чөлөөгөө бүртгээд өгнө гэсэн. За, жишээ байдлаар би одоо ингээд дунд ангийг сонгож авч байна. За, би тэгэхээр ингээд анар гэдэг хүүхдтэр уртын чөлөө бүртгэх гэж байна. За, тэгэх юм бол анар гэдэг хүүхдээ сонгоод ард талын номны зурагны айкон дээр дарна. Дарангууд чинь урт хугацааны чөлөө бүртгэлгээ гараад ирнэ. За, энэ дээрээ дараад оронгууд за анар дундын Б бүлэг суралцдаг. За, хоёр огнооны хооронд ерөнхийдөө чөлөө хүсэж байгаа шүү дээ, тий. За, тэгэхээр эндээс болоод хэдэн сарын хэднээс одоо ингээд юу яасан бэ гэдгээ сонгож өгөөд эхлэх огноогоо оруулж өгөөд дуусах огноо нь за дараа сарын 9 сарын 1 хүртэл ч юм уу тий. За, тэгээ оруулаад өгчнө. За, тайлбар хэсэг дээрээ болвол яг ямар шалтгааны улмаас чөлөөгөө хүссэн тэр тайлбар мэдээллүүдийн дэлгэмгүй бичээд өгчнө гэсэн үг. За, тэгээд хадгалах товчлуураа дараад уртын чөлөөгөө болоод бүртгэгчнэ. За, тэгэхээр арга зүйч эрхлэгчийн зүгээс бол уртын чөлөөгөө бол ингэж бүртгээд өгчин. За, бүртгэгдсэн чөлөө маань багш дээрээ болон нэгтлэн дээр яах вэ гэдгийг нь болохоор үргэлжлүүлээд заагаад өгнө гэсэн үг. За, хэдүүлээ хадгалчихъя. За, хадгалсны дараа хаана харах вэ гэхээр хэрэглэгч дотор урт хугацааны чөлөө гэдэг байгаа. За, энэ дотор маа нөгөө бүртгэгдсэн хүүхдүүдийн мэдээлэл маань ерөнхийдөө орж ирдэг байх нь шүү. За. За, тэгэхээр одоо энэ дээр ингээ мэдээлэл маань ороод ирсэн. Огноо нь харагдаж байгаа. Тэгээ дуусах огноо нь харагдаж байгаа гэсэн үг. За. За, тэрний дараа нэгтлэнгууд маань яах вэ? Тэ багш нар дээр маань яаж харагдах вэ гэдгийг нь харуулъя. За, хэрэглэгч дотроосоо нэг дундын Б-гийнхээ багшийн эрхийг би аваадахъя. За, харуулах гэж байгаа шүү. За, нэвтрээд орлоо. За, нэвтрээд оронгууд чи эрсцийн бүртгэл гэж байгаа. За, тэгэнгүүт яг тухайн өдрөө л яг ингээд чөлөөтэй гэдэг нь харагддээ шүү. За, 10 сарын 30 гэхээр одоо энэ дээр нэг чөлөөтэйгээ байна шүү дээ, тий. Энэ бол уртын чөлөө авсан хүүхдийн бүртгэл нь маань орсон байгаа учраас энэ дээр одоо ингээд анар гэдэг хүүхд маань чөлөөтэй гэдэг маань энэ дээр ингээд гараад ирж байгаа. За, тэгэхээр өдөр өдөртөө гарч ирдэг гэсэн үг. За, тэгэхээр 10 сарын 31 болохоор дахиад анар гэдэг хүүхд маань чөлөөтэй гэдэг одоо чөлөөтэй гэдэг дээр 1 гэдэг тоо маань гарч ирэх нь шүү дээ, тий. Их мэтчлэн ингээд цаашаа ингээд тэр огноо хүртэл ерөнхийдөө үргэлжлээд явна гэсэн багш дээрээ. За, тэгэхээр багш нар маань энэ чөлөөтэй гэдэг хүүхд маань яагаад гараад ирвэ гэх юм бол яах нь уртын чөлөөтэй хүүхдүүдээ бас ингээд арга зүйч эрхлэгч дээрээс нь бүртгэж өгч байгаа шүү гэдгээ бас ингээд та хэд маань хэлээрээ. Тэгээд энэ чөлөөтэй гэдэг хүүхд чинь гарч ирж байгаа шүү гэд багш дээрээ бол уртын чөлөө авсан хүүхд маань харагдаа явна. Гэтэ чөлөөтэйгээр шүү. За. Небо дээр буюу нэгтлэн дээр яах вэ гэхээр нэгтлэн маань нэхэмжлээ дахиад үүсгэнэ. Тэгжээж тухайн уртын чөлөө авсан хүүхдийн нэхэмжлэл байхгүй болоод төлбөр төлөх ямар ч шаардлагагүй болно гэсэн үг байхгүй юу? За, ихээр нэвтрээд орлоо. Төлбөр гэдэг рүүгээ орчих. За, тэгээд дундын Б-гээс би сайн хассан шүү дээ. Дундын Б-гийнхээ чагсаалтыг харъя. Тэгэхээр бинд баярын анар гэд харагдаж байна, тий? За, тэгэхээр одоо хэдүүлээ нэхэмжлэл үүсгэх гээд үүсгэж байна. За, тэгэхээр төлбөрийн нэхэмжлэх амжилттай үүсгэлээ гэсэн ингээд мэдээлэл гараад ирчингүүд анар гэдэг хүүхд маань хасагдаад нэхэмжил байхгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг бол заавалчгүй эцэг эхчүүдээс аваад ингээд төлөвлөх шаардлагагүй, төлбөр төлөх шаардлагагүй болж байгаа гэсэн үг шүү. За, тэгэнгүүт одоо нөгөө нэг хамгийн гол зүйл чи юу байгаа вэ гэхээр энэ төлбөрийн гүйцэтгэлийн хүүхдийн тоо болон нийт хүүхдийн тоо ч жоохон зөрүүтэй явна шүү. Яагаад зөрж байгаа вэ гэхээр нийт хүүхэд дотроо тэр хүүхэд маань байгаа. Гэхдээ уртын чөлөөтэй учраас нийт хүүхдийн төлбөр дээр бол бодогдохгүй шүү дээ. Энд чинь бол төлбөрийн нийт төдөө хүүхэд төлөх ёстой гэсэн төлбөрийг бодож байгаа учраас тэр хүүхдээс төлбөр аваагүй учраас тэр хүүхэд чинь орж ирэхгүй байгаа шүү. Тэгэхээр энэ хоёр тоо ч хоорондоо жоохон зөрүүтэй явна шүү. Тэ нэгтлэнгууд маань тэгэхээр хідэн уртын чөлөөтэй хүүхэд байгаа юм тэр хүүхдүүдээ хасгаар чин та хэдий яг төлбөр авах ёстой хүүхдийн тоо маань ерөнхийдөө гарч ирж байгаа шүү. За, тэн дээр бол анхаараарайсаа. За, дээрэс нь нэгтлэн дээр хоолны хөнгөлтөнд хамрагдсан хүүхдүүдийг заавал нөгөө нэг арга зүйч эрхлэгчээсээ татуулахгүйгээр ингээд өөртөө бас татаад авчиж болно. Тэгэхээр бас энэ хоолны хөнгөлтөнд хамрагдах хүүхдүүдэд бас ингээд шинжилж яваарэ. Шилжилт хөдөлгөөн хийгдэх тоолонд ер нь шинжлэх шаардлагатай байхгүй юу? Тийм учраас
арга зүйчдээр шилжилт хөдөлгөөн хийгдэж байх юм бол энийгээ эсээсээс шалгах гэдэг товчлуураа ер нь бол байнга дарж шалгаж яваарэ. Тэгээ магадгүй нөгөө нэг хөнгөлөлт эдлэх ёстой байсан хүүхдүүдээр маань хэмжил үүссэн тий төлбөр төлөх хэмжил үүссэн байхыг үүсэхгүй учраас хөнгөлтөнд орох хүүхдүүдэд бол ингээд нягтлан маань бас ингээд өөрөө татаа явчих боломжтой учраас ингээд татаад яваад байгаарэ. За анхаарал тавьсанд баярлалаа.